Сайн байцгаана уу амьд өчүүдээ та бүхэн маань сайхан марцгаасан уу? За бүгд хамтдаа энэ өглөө эзний үгийг хүлээн авцгаая. За хамтдаа залбирая. Их эзэн минь бид таныхаа өмнө ирж байна. Эзэн минь таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Хайр та минь яг энэ цаг мөчид та бидэнтэй ярих болтугай, таны үнэн үг бидэнд илчлэгдэх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Матай номын 18 дугаар бүлгийн 15-аас 17 дугаар ишлэгийг өнөөдөр хүлээн авцгаая. За би эндээс та бүхэнд уншаад өгье. Ах トゥ чинь нүгэл үлдвэс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмэл. Хэрв тэр чамайг сонсвол чи ах トゥ гээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол өөртөөгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагвал. Тэгвэл 2 юм уу 3 гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрв чуулганыг ч сонсвоос тэр чиний хувьд хайр болоод татвар хураагч мэт байгээ гэжэлсэн. Амен. За энэ 7 өдрийн турш хамтдаа эзний үгийг хүлээн авч хамтдаа бас байсанд өглөө бүр хамт байсанд та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ 7 өдрийн турш бүгдээрээ ер нь бол итгэж хүн бусад харилцаан дээр та ялангуяа одоо зөрчилтэй байгаа тий одоо үйл ажиллагаастай байгаа эсвэл шудраг бус байгаа тэдгээр харилцаан дээр хэрхэн одоо хандах ёстой юм бэ? Тэгээд зарим нэг одоо библийн хэсгүүдийг бид нар бас яаж зөв ойлгох ёстой юм бэ гэдэг талаар үтсэн. За тэр одоо сэдв маань бас ингээд үргэлжлээд явж байна. За энэ чинь маш тодорхой хэлж байна те. Ер нь бол ингээд нэг чуулган дотор харилцааны тухай ярьж байгаа. Ах トゥ чинь гэж хэлж байгаа учраас тэгээд бас нэг 17 дугаар эшлэлээр чуулганы тухай ярьж байгаа учраас. За тэр чуулган дотор Христ итгэгч хүмүүс хоорондоо одоо саналын зөрүүтэй байж болох уу гэвэл болно. Мэдээж ойлгомжтой. Тэгэхээр хин нэгэн хүнээс арай өөрөөр бодож болно, өөрөөр харж болно те. Бас харилцаан дээр те одоо үйл ажиллагч болох уу гэвэл бас болно. Гэхдээ чуулган дотор гим нүглийг нуун далдалж болохгүй. За энэ бол яг Христийн чуулганы хувьд бол энэ бол маш чухал одоо зарчим байр суурь байх ёстой. Тэгэхээр Христийн чуулганд гим нүгэлтэй хүмүүс ирдэг. Гимтэй хүмүүс ирээд гимээ уучлуулахаар эзэн Есүс Христэд итгэхээр ирдэг. Тэгээд үргэлжлүүлэн бас гим нүглээсээ ангижирч гим нүглээсээ өөрчлөгдөж тэ. Одоо ариуслын амьдралаар амьдрахыг сонгож амьдрах учиртай. Тэнгүүд одоо ер нь бол чуулган бол гимтэй хүн гим нүглээсээ уучлагдаад тэгээд ариуслын амьдралаар амьдраад Христтэй адилхан болохоор өсөж байгаа. Тэр амьдралаар амьдрахаар сонгосон хүмүүсийн нэгдэл гэж бас хэлж болно. Гэтэл энэ дунд ингээд хин нэгэн хүн те ерөөсөө ингээд өөрчлөгдөхгүй гим нүгэл дотроо ингээд живсэн гим нүглээ ингээд буруу гэдгээ хүлэмжшөөрөхгүй буруу байгаагаа те одоо олж харж чадахгүй байгаа гэвэл энд бас бидэнд өгөгдсөн зарчим байгаа. Тэр нь юм бэ гэхэл явж тэр тухайн хүнтэй очиж уулзаарай. Тухайн хүнийг засаж залруулахын тулд бас те гимшээд одоо өөрчлөлтийн төлөө тэр хүнтэй очиж уулзаарай гэдэг зарчим байгаа. За үүгээр дамжуулаад би та бүхэнд юу хэлмээр байна гэхээр ер нь бол Христийн бие дотор Монгол чуулган дотор ингээд юу гэдэг харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг, тэгээ сонссон ч сонсоогүй юм шиг тийм байдлаар бас нэгэндээ битгий хандаарай гэж уриалмаар байна. Хин нэгэн хүн үнэхээр одоо ёс зүйн хувьд, ёс суртахууны хувьд те одоо гим нүгэлд автсан, унсан байвал нэгдүгээр тэр хүнийг одоо бурхны бүтээл гэдгийг битгий мартаарай. Тэгээ тэр хүнийг хүндэлсэн хэвээрээ байгаарай. Тэр хүнийг хайрлсан хэвээрээ байгаарай. Гэхдээ бас ингээд дуугүй битгий өнгөрөөгөө очиод одоо хэлээрээ болохгүй байгааг нь хэлээрээ, зүв биш байгааг нь хэлээрээ. Тэгээ маш олон одоо жишээнүүдийг те одоо харамсалтай жишээнүүдийг би бас сонсож байсан. Ингээд удирдагч нь ингээд чуулганаа буруу удирч байгаа те одоо удирч байгаа хүмүүс нь одоо хүмүүсээ те одоо хонин зүргээ бурхны хүмүүсийг өөрийнх нь эрх ашигын төлөө те одоо хэрглэж байгаа, ашиглаж байгаа. Тэгээ чуулганы одоо те одоо эд материал, эд хөрөнгийг бас зөвхөн өөрийнхөө төлөө хэрэглэж байгаа. Тийм тохиолдлууд Монгол чуулган даяар ер нь бол хэд удаа одоо тохиолдож байсан бас сонсож байлаа. Бодит тийм кейсүүд байна. Тэгэхээр чуулган дотор ер нь бол бид нар бусдыг олж харах, бусдыг даган дуурайх, бусдад тий одоо хүлэмжшөөрөх одоо үндсэн нэг одоо зарчим байдаг шүү дээ. Тэр бол юм ихэр бид нар хин нэгэн хүнийг хүн учраас бид нар тэр хүнийг хүлэмжшөөрж дагж байгаа юм бол биш. Үнэн дээр харин тэр хүн Христийн бодол санаатай байгаа учраас тэр хүнээс илэрч байгаа, тэр хүнээс одоо харагдаж байгаа Христийн бодол санааг, Христийн хайрыг нь бид нэр хүлээмжшүүлж дагаж байгаа гэдгээ бид нар бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр
хин нэгэн хүн байр суурин дээр тавигдсан учраас бид нар үг дуугүй хүлэмжшөрөх ёстой гэсэн үг биш. Харин хин нэгэн хүнээс Христийн дүр харагдаж байгаа учраас, Христийн бодол санаа харагдаж байгаа учраас бид нар тэр хүнийг дагдаг. Амен. Тэгэхээр ийм бодол санаатай байгаа учраас бид нар бусад хүмүүстэй чуулган дотор гим нүгэлд автсан байгаа, гим дунсан байгаа бусад хүмүүстэй Христийн хайраар үйлчилж, Христийн хайраар засаж залруулж хандах учиртай. За энд 3 процессыг зааж өгсөн. Эхлээд тухайн хүн дээр ганцаарч очиорой гэж хэлсэн. Ганцаарч очиод за ингээд болохгүй байна. Тэ эн чинь зөв биш байна. Эн чинь бол яг Библийн зарчмын дагуу биш байна гэдгийг хэлээрээ. За тэгээд та ингээд ганцаараа очисон чинь хүлэмжшөрөхгүй байгаа гэвэл дахиад 2 3 гэрчтэй очиорой. Тэ очиод энэ болохгүй байна. Энэ ийм байж болохгүй. Чи ийм байж болохгүй. Та ийм байж болохгүй. Христийн чуулган дээр ингэж бие авч өгч болохгүй. Ийм ёс суртахуунгүй байж болохгүй. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Библийн зарчмыг ингэж зөрчиж болохгүй ч гэдэг юм уу те. Ингээ очих хэрэгтэй. За тэгээд бүр хүлэмжшөрөхгүй байгаад бол чуулганд зарлах хэрэгтэй гэсэн үг. Чуулганд буюу бүх гишүүдэд зарлах хэрэгтэй. Бүх итгэгч нарт зарлах хэрэгтэй. За ингэсэн чинь тэгсэн байна. Тэгээ болохгүй байна. Яах вэ гэд. Ингээд хүлэмжшөрөхөд бол тэр хүн бол чуулганы хувьд бол хайр хүн буюу үл итгэгч хүнтэй адилхан байх гэдгийг байх болно гэж хэлсэн. Энэ яг юуны тулд ингэж байгаа юм бэ гэвэл чуулган бол Христийн чуулган. Чуулганд хамраж байгаа хүмүүс бол Христийн хонин зүрэг, Христийн хүмүүс, Есүсийн ард түмэн. Тэгэхээр Есүсийн ард түмэн, Христийн хүмүүсийг хамгаалах үүрэг бол чуулганд өөрт нь байгаа. Тэгэхээр ингээд эзэн Есүс Христ хэлэхдээ надаас хойш те ер нь бол ингээд та нарын дунд чонны арьс нөмөрсөн те хоньны арьс нөмөрсөн чон орж ирнэ гэж анхааруулсан байдаг. Тэгэхээр бид нар бас чуулган дотор ингээд гим нүглийг те мэдээж гим нүгэлтэй хүмүүс ирж байгаа боловч бид нар бас гим нүглийг нуун далдалж гим нүглийг хөхүүлэн дэмжиж болохгүй гэдгийг би та бүхэнд уриалмаар байна. Тэгээ Христ итгэгч хүн байгаа газар бүрээ гэрэл давс болохын тулд бас Библийн зарчмыг үннээр, зөвөр, эрүүлэр хэрэгжүүлж чаддаг, ойлгоод ухамсарлаж чаддаг тийм хүмүүс байх юм бол бид нар үнэхээр байгаа газараа гэрэл давс болж чаднаа. Ажлын талбар дээрээ, гэр бүл дээрээ, найз нөхдөхийн хүрээлэл донд тэ чуулган дотроо бид нар бас эрүүл зүв байх үүрэг бас бидэнд байгаа шүү. Амен. За бүгд хамтдаа залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Тэгээд энэ цаг мөчид эзэн та бидэнтэй хамт байж 7 хоногийн турш та бидэнд өөрийнхөө үгийг айлцсан танд баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний хүлээн авсан үгээр дамжуулан та биднийг бас бодол санааг минь шинжлэх болтугай, та биднийг өөрчлөх болтугай. Тиймээс бидний амьдрал дээр таныхаа үгийг хэрэгжүүлснийхээ улмаас урган гарч буй тэдгэр бүх үр жимсээр дамжуулан зөвхөн таны минь нэр алдарш болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.